За эрхэм монголчуудаа улсын их хурлын гишүүдтэй намрын чуулганы одоо энэ чуулганаар улсын төсөв хэлцэж байгаа, төсвийн хүрээм хэлцэж байгаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Төсөв гэдэг бол одоо тоогоор илэрхийлж байгаа хөгжлийн бодлого. Тэр дундаа өнөөдөр төсвийн хүрээний мэдээллийг хэлцнэ гэдэг бол цаашдаа ойрын жилүүдэд Монгол улсын эдийн засгийн бодлого ямар байх юм бэ гэдгийг тоорж хэлцэж байна гэж бодож байгаа. За энэ бол салбар болгонд гарах зардлын хязгаар, ямар байдлаар улсын төсвийн орлого бүрдэхийн, эдийн засгийн төлөв байдал ямар байх юм бэ гэдгийг хэлэлцээд энэ хүрээндээ маргааш бол төсвөө хэлцэнэ гэж ойлгож байгаа. Би нэг 3 зүйлийг тодруулъя гэж бодож байна. Энэ бол бодлогын асуудлаа гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт энэ манай энэ төсвийн хүрээний мэдэгдлэр бид нэр эх жилийнхээ төсвийг батлахаар энэ ядуурл, ажлын байр, ажилгүйдэлд ер нь хэрхэн нөлөөлөх юм бэ? Ер нь бодлогын хувьд өнгөрсөн 30 жилийн энэ алдаа бол үргэлжлээд байна гэж би хараад байгаа. 1960 онд бол Солонгос улс бол эдийн засгийн чадвар багтаа улс байсан. 90 он гэхэд эдийн засгийн хөгжилтэй улс болсон. Өнөөдөр бид нар 30 жил бүх салбарыг дэмжсэн зээлийн бодлого барьсан. Суурь эдийн засаг бүтээмжгүй байх шиг байгаа. Тэгэхээр одоо жишээ нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлгээд жил болгоно 250-аас 300 тэрбум төгрөгийн зээл олгож байна. Энийний үр дүн яг ямар байдаг юм бэ гэдгийг асууя. Хоёрдугаарт нь энэ тэтгэврийн реформыг хизээ оруулж ирэх юм бэ гэдгийг одоо учир сайдаас асууя гэж бодож байна. Учир юу юм бэ гэхээр өнөөдөр ахмадууд тэтгэвэр нэмье гэж байгаа. Хэдүүлээ тоо харах юм бол хөдөлмөрийн орлого буюу дундад цалингийн 50-70% тэтгэврийн хэмжээ бол дэлхийн ихэнх оронд байна. Монгол улсад одоо тэтгэвэр авж байгаа хүмүүс бол 35-аас 45% бол хүрж байна хөдөлмөрийн орлогын. Хоёрдугаарт нь бол тэтгэвэр гэдэг бол хүмүүс ажил хөдөлмөр хийгээд хуримтлуулсан өөрсдийнх нь ирээдүйд хэрэглэх тэр төсөв юм аа. Энэ бол төрийн мөнгө бол биш ээ. Тэгээ ингээд тэтгэврийг одоо ингээд инфляцтай нийлүүлнэ, инфляцийн хувь хэмжээтэй нийлүүлж одоо тохируулж батлна гэдэг хуультай 6%-аар нэмж оруулж ирж байна. Инфляцийг бол 8% гэж байна. Тэгэхээр жавхлан сайд нэмээд хариулаарай. Би бол жил болгон 10%-аар нэмэхэд 4 дахь жил дээрээ бол тэтгэврийн хэмжээ бол 1 сая төгрөг болохоор байгаад байгаа. Тэгэхээр жил болгон 10%-аар нэмээд явах энэ боломж бололцоо байгаа юм шиг харагдаж байгаа. Дараагийн асуудал энэ тэтгэвэр дээр том реформ хиймээр байна. Дэлхийн зарим улс орн байж шүү дээ учир сайдаа. Банкар дамжуулж тэтгэврийн зээл авахаа болсон. Тэтгэврийн сан гэдэг институт өөрөө тодорхой эрүүл мэндийн зардал, барилга байгууламж, боловсролын чиглэлд урьдчилгаан мөнгийг тодорхой хувьтай боловсруулах. За Баатар Хөгшөө нэмж 1 минут. Бид нар энэ оруулж ирж байгаа хүрээний мэдээлэл энэ төсөв энтрэ ер нь нэг реформ хийж эргэж харахгүй бол өнгөрсөн жилүүдийн алдаа чинь яг адилхан байна. Би хэн нэг одоо онцолж хүмжлэх гээгүй 30 жил нэг ийм байдлаар л явсан. Нүүрсний үн өсвөл эдийн засаг нь өсдөг, нүүрсний борлуулалт унвал эдийн засаг нь тасалддаг. Валютын орлогын 42% нь нүүрснээс хамааралтай. Бага баялгаа зарах тухай бид нар бүгдээрээ ярьдаг болсон. Тэгэхээр одоо энэ тэтгэвэр гэхэд тэтгэвэр дээр ийм нэг реформ хийж болохгүй байгаа юм уу? Тэр хувийн тэтгэврийн санг хуульчлах, тэтгэврийн институт байгуулах, тэтгэврийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаад ингээд нэг тэтгэврийн энтрэ нэмээд явахгүй бол зөвхөн ингээд нэг ийм төсвийн хүрээнд энийг яриад яваад ахаар наад тэтгэврийн асуудал бусад энэ хөрөнгө оруулалтын ажлууд чи явагдахгүй юм байна гэдгийг хэлье. Ер нь бол энэ хөрөнгө оруулалтын ажил чи 2 чиглэлд гарч байгаа юм байлээ шүү. За учир сайд нэмж хариулъя. За энэ нийгмийн даатгалын шинжилттэй холбогдуулаад хөдөлмөр нийгэм хамгааллын сайд бас хийж байгаа ажлуудын талаар ярих нь зөв баг. За миний хувьд бол 2016 оноос хойш их хурлын гишүүнээр ажиллаж байна. Ингээд тухайн үед нийгмийн даатгалын шинжилт тэтгэврийн реформыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг тухайн үе их хурлын дарга Зандан Шатар гаргаж тухайн үед ажлын хэсгийг байгуулж хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг их хурл дүргэн мэдүүлсэн. Ингээд тэр чинь 10 дугаар сарын 2. За ингээд тэр
хувийн нэмэлт тэтгэврийн хууль одоо хүртэл батлагдаагүй байна. Хувийн нэмэлт тэтгэврийн хууль бол цаанаас санхүүгийн салбарыг дэмжих хууль юм а. Санхүүгийн зах зээлийг дэмжих хамгийн том механизм бол өөрөө хувийн тэтгэврийн шинжил байсан. Тийм учраас тэр хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг хөдөлмөр нийгэм хамгааллын яам оруулж ирнэ гэдэг би итгэж байна. Тэг шахаж шаардна. За миний эрхлэх асуудлын хүрээнд бол мэдээж 5 жилийн чиглэлээ 10 дугаар сарын 30-нд оруулж ирэхтэй. Энэ тэтгэврийн шинжил буюу энэ хагас хуримтлалаас хуримтлал шилжүүлэх шимтгэл суурилсан тэтгэврийн тогтолцоонд 95 оноос хойш шилжсэн мөртлөө яг төлснийхөө хэрээр тэтгэвэр авдаггүй. За энэ тэтгэврийн сангуудаа asset management хийж чаддаггүй. За ингээд энэ тэтгэврээр дамжуулаад эдийн засгаа хоёр тулгууртай болох арга замаа эрэлхийж чадаагүй явж ирсэн. Тэгэхээр энэ тэтгэврийн шинжилгээг бол эдийн засгийн талаас нь харах ёстой гэж би ойлгож байна. Тийм учраас мэдээж эдийн засаг хөгжлийн сайдын хувьар энэ 5 жилийн чиглэлд зорилттой хөтөлбөр дотор 8 зорилт хөтөлбөрийн энэ хүний хөгжил гэсэн энэ зорилт хөтөлбөр дотор хувийн тэтгэврийн санг байгуулах, тэтгэврийн сангуудаа олон улсын одоо энэ asset management компаниудаар удирдуулах, нөгөө байгаа хөрөнгийг байгаа чигээр нь байлгаад байвал илжирдэм а гэдэг нөгөө тунгалаг тамир дээр гардаг шиг нөгөө хөрөнгийн удирдлагыг зөв механизм руу явуул манай энэ эдийн засаг зөвхөн нэг тулгууртаа нэг банкны нэг юм эдийн засагтаа болцсон. Тэгэхээр энэ хоёр тулгууртаа болохын тулд санхүүгийн захаа дэмжихэд энэ тэтгэврийн реформ бол дэм болно. Тэгэхээр энийг бол би эдийн засгийн нүдээр харах ёстой гэдэг ийм бодолтой байгаа. Тэгэхээр би Баатархүү сайдын энэ одоо санал санаачлагыг бол бүрэн дэмжиж байна. Тийм ч учраас энэ ажлыг бол манай одоо парламент хийх ёстой гэдэг би бас ийм байр суурьтай байна. За ингээд үүн дээр бас хөдөлмөрийн сайд нэмж хариулах байхаа гэж бодож байна. Хөдөлмөрийн сайд нь байхгүй наа. Тэгэхээр за учрал сайдыг бол энэ асуудлыг өнгөрсөн парламент гэсэн их ярьж исэн, хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг бас өргөн барьж исэн. За Чавлан сайд. За Баатархүү шүнгийн асуултанд хариулъя. За энэ нийгмийн даатгалын сан бол их том тогтолцоо юм байна маа. Тэтгэврийн реформ гэж хэлмээргүй байна. Энэ бол нийгмийн даатгалын тогтолцооны реформ баг хэвээр. За тэгээд нийгмийн даатгалын санг төрийн мөнгө биш гэж хэлхийн тулд төр өөрөө бүрэн оролцох байх хэрэгтэй. Бие даалгад явуулах хэрэгтэй. За гэтэл 2012-оос 16 онд энд нийгмийн даатгалын сангийн хамгийн том дампуурал, хамгийн том алдагдал тэр 5 их 80 төгрөг тэр үед бий болсон. Ингээд төр татаасаа нэмсэн. Төр оролцоод ирсэн. Маш гүнзгий оролцсон. За тэгээд нийгмийн даатгал за тэтгэврийнхаа одоо хэмжээг нэмэгдүүлэх аргачлал нь өөрөө инфляц байж болохгүй. Шаардлагатай нэмэгдэл хийвэл индекс зүйлжил нэмэх хэрэгтэй юм байна. За нийгмийн даатгалын тогтолцоо доторын гол одоо философи нь юу байдаг вэ гэхээр тэтгэврийн хэмжээ бол шууд шимтгэлтэйг л холбоотой байх хэрэгтэй. Хичнээн дөрвний шимтгэл төлсөн. За Чавлан сайд нэмж хариулъя. Тэтгэврийн хэмжээ бол шимтгэлээр л тогтно. Хэдэн дөрвний шимтгэл төлсөн тэр хэмжээнийхээ тэтгэврт тогтоолно. Харин нэгэн тогтоолгосноос хойш инфляцид идэвхлэхгүй байх бод төсөлтийг нь хангах нь бол төрийн үүрэг. Тийм ч учраас энэ хуулийн дотор нь тэгж орсон байгаа юм. Одоо инфляцтай уялдуулж жил бүр нэмнэ гэдэг. Тэгэхдээ инфляцтай уялдуулахдаа хамгийн зөв одоо аргачлал нь бол төв банкныхаа мөнгөний бодлоготой уялдуулах хэрэгтэй. Мөнгөний бодлогын зорилттой түвшин хэд вэ? Тэрүүгээр нь явах хэрэгтэй. Тэгэхгүй бид нар давуулж тавиад 8%, 10% гэдэг одоо инфляцийн маань зорилтод гол одоо голчин 6 гэдэг ахт нь авчид 10% нэмчих юм бол энэ одоо мөнгөний бодлого биелэхгүй. Харин ч бүр инфляц нэмээ хийж байна. Ингээд нөгөө тэтгэврийн хэмжээ маань дахиад өнгөтнө. Тэрний дараа жил нь дахиад өндөрөөр нэмэх шаардлагатай болно. Энэ хооронд одоо төв банкны бодлогын хүү буурахгүй, улам нэмэгдээд, улмал мөнгөний өртөг нэмэгдээд. Тэгэхээр төв банктайгаа одоо зорилттой төвшин